Би хүчирхийллийн соёл, сэтгэхгүй. Facebook-ийг хүчирхийллийн хуудасаас залхаж байна. Тэдгээр хуудасууд мянган хүн жинхэнэ нэрээр жишимчгүй хөтлөж байгаагаас залхаж байна. Тийм хуудасныг бидний эрх гэж түүнийг үг хэлэх эрх чөлөө хэмээн заарлан тухагдлаж бас болоогүй тоглоом шоглоомхийн өөрсдөө зөвтгөж байгаагаас үнэндээ үнэхээр залхаж байна. Хүчирхийлэл тоглоом шоглоом биш гэдгийг хүмүүс ойлгохгүй байгаагаас залхаж бас ачуурч байна. Доромжлоо шоглоомонд нь инээж баясаагүй учраас эмэгтэйчүүдийг хошин шогийн мэдрэмжгүй гэж гайхаснаас үнэндээ залхаж байна. Бидний доктор урилгагүйгээр түрэнгээл нэвтрэх шодоо бидний өтрээ тоглоом шоглоомын бай биш. Хүчирхийллийн тэдгээр хуудасуудыг Facebook хэдэн 7 хоног болж байж хаагаас үнэндээ залхаж байна. Конго улсын хэдэн мянган эмэгтэй хүчирхийлэл, яргалал, төгсгийг хүчирхийлэгчдэд хариуцлага тооцохыг хүлээж зөвхөрч байгаас би залхаж туйлдаж байна. Босни, Перу, Пакистан, Өмнөд Африк, Гватемала, Сьерра-Леон, Гаити, Афганистан, Ливийн мянган эмэгтэй хүчирхийллийг зогсоохыг хүлээж төлж байгаас би залхаж байна. Гэхээр цагаан өдөр хүчирхийлэл гарсаар байгаад би үнэхээр залхаж байна. Эквадор улсын засгийн газрын төсвөөр санхүүждэг 207 нэмлэг лесбиан эмэгтэйчүүдийг хэвийн болох мэргэдлээр барьж, хүчирхийлж, тамлаж, ярлаж байгаас би залхаж туйлдаж байна. Армид алав хаадаг эмэгтэйчүүдээ тэдний хамтран ажилласад гэх ирчүүд нь хүчирхийлдгээс би залхаж бачуурч байна. Олчиндууснийхээ дараа жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг үгүйсгэж зовоодгоос би залхаж туйлдаж байна. Пенсильвани мужийн оюутнууд хүүхдүүдийг садар самууд өрөө татагч хүчирхийлэгчийг эсэргүүцэн шударга ёсыг хүсэмжлэн жагсаж байхад тэдгээр хүүхдүүд яасныг нь мэдсээр байж хамгаалах орлого хийгээч үгүй хүмүүсээс би залхаж туйлдаж байна. Хүчингийн гэмтэргийн хохирогчд ил гарч мэдэгдвэл хүмүүсийн дургуйцах, шүүртэн дахин хүчирхийлэлтгээс би үнэхээр туйлдаж ачуурч байна. Өсөлт нэрвэгдсэн самаатын эмэгтэйчүүд байнга хүчирхийлүүлж байдгаас мөн Wall Street-д хүртэл эмэгтэйчүүд хүчирхийлүүлсээр байгаад дээр нь тоног хүчирхийллийн ертцийг дэндүү гааруулж хүчирхийлүүлснээр чимээгүй хөлцөж байгаагаас би үнэхээр залхаж туйлдаж байна. Хүчирхийлүүлсэн нь өөртөө буруу эсвэл хүчирхийллийг өөртөө өрн дууцсан гэж итгүүлдэг ертцээс болж эмэгтэйчүүд хүчирхийлүүлснээр чимээгүй нууж хөлцөж байгаагаас би үнэхээр залхаж туйлдаж байна. Дэлхийн 3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлүүлж зодуулж байхад эмэгтэйчүүдийг хүчирхийллийг зогсоох нь олон улсын нийт тэргүүний зорилго биш байгаад хохирч, хүлцэж, гутрал, дарамтан мөрөж байгаа эмэгтэй өөрөө амьдралаа сүлгэх шиг болж байгаагаас үнэхээр залхаж туйлдаж байна. Эмэгтэй хүн үгүй бол ирээдүй үгүй. Энэ хүчирхийллийн соёл хандлага бүр улс төр эдээдсэн. Бие махбодыг хүчээр сэлбэгдэж байдаг. Тэгээд хүссэн болгоно, хүссэн хүнээ золиос олгож байдгаас би үнэхээр залхаж туйлдаж байна. Эмэгтэйчүүд байнга хүчирхийлүүлж, зодуулж, нийгмийн болон сэтгэл санааны дарамтад дарлуулан амьдарч байхад кино найруулагч, дэлхийн хэмжээний удирдагч, корпорацийн захирал, кино, тамирчны дүртэй бэлгийн мүлжигч, хүчирхийлэгч мэрэгжилтнүүд санаа нь багтангүй амжилт олж байдгаас би үнэхээр залхаж туйлдаж байна. Сайн ирчүүд загас шиг дуугүй, идэвгүй байгаад миний үнэхээр дургу урч туйлдаж байна. Сайн ирчүүд хаана байна гэхээр ирчүүд танад бидэндээ амьдарч, ингэр зурулж, бидэндээ нөхөрлөж, бидний эцэг ах байдаг хүмүүс. Бас биднээр халамжлуулж, хайрлуулж, биднээс байнга дэмжлэг авдаг хэрнээ. Яагаад биднээс нүрээ буруулна вэ? Бидний гутааж, доромжилж, хүчирхийлж, зодож байхад яагаад
настай эхлээд амьдралынхаа өдөр бүр хүчирхийллийн тухай бодож айж ирсэн. Хүчирхийллээс зарлаж, хүчирхийллээс айж, хүчирхийллээр уучлалаа гэсэн. Би өдөр бүр хүчирхийлэл дагалтын аим шиг түүхийг хоргоор тасралтгүй уншиж байгаа юм шиг санагддаг. Би хүчирхийлэл хүсцэнгүй, элдэг хадгаас залхаж хуйлдаж байна. Хүчирхийлэл одоо дэндүү гаарч, дэндүү томорч байна. Би тэрээс хэвэрсэн гэмээр хүсцэнгүй байна. Бодомжтой сургууль, радио, телевиз, гэр бүл, албан засалгаа, үйлдвэр, зуслан, цэргийн ухаан, харанхуй годомж, шөнийн клуб, зам, гарц, шүүх дахингээд хаасаагүй бид хүчирхийллийг үгүйхийг хэрэгтэй байсан. Хүмүүс ядаж ганц удаач болов бие махбодын нэзлэн түрэмгэж, оюун санааг хэсэгчлэн гэмдэж, сэтгэл зүрхийг нь орчин зүсгэд ямар яадаг ядаж ганц удаач болов үн сэтгэлээсээ бодож төсөөлөөсэй гэж хүсэж байна. Бид өөр гомдол, өршөөл уучлалтаа үзүүлж хоорондоо нэгэн нэгдэх хэрэгтэй байна. Тэгвэл бид энэ хүчирхийллийн дэлхийн ертөнцийг өөрчилж чадна. Манай гариг дээр ойрцоогоор нэг тэрбум эмэгтэй хүчирхийлүүлж байна. Нэрбум эмэгтэй. Одоо цагаан болсон. Хүлцэнгүй байж ханлаа. Өнөөдрөөс эхлээд 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нэг тэрбум эмэгтэй тэмцэх болно. Яагаад гэвэл бид эцсээ тулсан байна. Мөн D-Light компани одоо зургийн IC Creative Division-ийн бүгдэнд талархлаа илэрхийлмээр байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг өөрчлөлт ихцээс зориулсан аюулгүй тээвэрт зориулагдах болно. Их жаргал хичээг өрчөө.
За юуны өмнө энэ сайхан жүжигийг зоригтойгоор, цогтойгоор тэгээд чин сэтгэл зүрхнээсээ мэрэгжлийн жүжигчид биш гинэ. Үнэхээр бүх төрлийн мэдрэмж, баяр баясгал, шаналл, төгшүүр бүгдийг одоо бидний зүрх сэтгэлд авчирсан бүх октодтой хүчтэй эсрэг үндэсний төвийн үйлчлүүлсэн бүх хүмүүс тэгээд бүх хамт олонны өмнөөс талархаж байгаадаа илэрхийлье. Хэдэн жилийн өмнө анх дөнгөж эхэлж үйл ажиллагаагаа эхэлж байхад Монголд байхгүй энэ асуудлыг та нар зохиомлоор авчирч ажилтаа олох гэсэндээ энд хүртэлж авчирч байна гэсэн шүүмжлэлтэй нүүр тулж исэн. Өчигдрийн гэмт хэрэг сүүлийн 15 жилийн дотор жилээс жил дараахан өсөж өнөөдрийн зөвхөн энэ жилийн таваархэд 350 гаруй эмэгтэй мэдээлэгдсэн. Мэдээлэгдээгүй бол энэний цаана 10 тохиолдол байгаа гэж бодохоор асар их сэтгэл эмзэлүүлсэн тоо байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр бид нар дугаа байгаа гэвэл бид юу чаддгаа хийхгүй байх юм бол энэ улам хүрээгээ тэлнэ. Тэгээ Монголын тусгаар тогтнол бол манай хүн ам өөрөө байдаг гэж бид нар үздэг тийм ээ. Хүн бол баялаг. Тэгэхээр өнөөдөр энэ сайхан одоо өөрчлөлтийн хөдөлгөөнийг дуугаа байгаа асуудлыг дугардаг болгож хэн юу чаддгаа хийдэг болох энэ хөдөлгөөнийг өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдтэй бас дахин баярлалаа гэж хэлье.